Юу байна ингээд Foxy байна. Ингээд та бүхэндээ анхны бичлэгээрээ бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээс аимшиг өгүүлэг уншиж, реакшн хийж ингээд та бүхэнд хүргэнэ. За тэгээд та бүхэн минь лайкаа дараад, сапа дараад бичлэгээ дуустал нь үзээрэй. За ингээд бичлэгэндээ орцгоё. Эхний өгүүлэг. Би та нарт өөр тохиолдсон явдлаа ярьж өгье. Одоогоос 5 жилийн өмнөх явдал. Би тэр үед 25 таа байсан. Би шөнийн 1 цагийн үед 3 настай хүүхэдтэйгээ яаралтай ажиллаар яваад гэрлүүгээ харж байсан юм. Тухайн үед юу ч л бодохгүй хурдан гэртээ очихыг бодож явж байсан. Замаас салаад л шорон зам руу орох үед хүүхэд маань "Ээжээ, үлгийтэй хүүхэд тэрсэн хүн зогсож байна" гэхээр нь гүйдэл юм болов гэд лайгаад зогсож чадахгүй ухаан санаа минь балартан хар хурдаараа гэрлүүгээ тавьсан. 1 цаг 50 минутын үед гэртээ орж ирээл унтаж чадахгүй байсан. Тэр шүнжэнгөө хүүхэд маань "Ээжээ, та жоохон хүүхэдтэй үн дайрчихлаа" гэд уйлал бараг унтуулаагүй. Би одоо ч байнга боддог. Хэрвээ гүйдэл биш хүн байсан бол яах вэ? Гэтэл заримдаа унтаж чадахгүй зүудэнд ороод байдаг юм. Одоо хүүхэд минь 8 настай. Тэр үедээ жоохон байсан мөртлөө одоо болтол тэр явдлыг мартдаггүй. Бас ер нь бол 1 2 шөнө бол ингээд машин дээр явах бол хэцүү л дээ. Ялангуяа ингээд хөдөө мөдөө явж байхад бол бүр хэцүү. Тэгээ ер нь бол шөнө мөн машин дээр явж байхдаа бол ер нь бол болгоомжтой хурдаа нэг нэмэхгүй явсан бол дээр. За ингээд 2 дахь пост руу оръё. Сайн байцгаана уу? Өөр тохиолдсон явдлаа бичиж гэж бодлоо. Би өөрөө мэлмийн нэгцэн тамхтай хүн. Уга хараахан аваагүй. Сүнс чөтгөрийг бол олон л харсан. Нэгээс нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Би гэртээ аав ээж эгчтэйгээ амьдардаг юм. 1 жилийн зун ээж эгч бид 3 цусландаа гарлаа. Орой болгон би нэг улаан нудрахтай дээл өмссөн хазгай хөлтэй өвгөн хашаан дотор холхиод байна л гэж зүүдлээд байв. Нэг орой 0 орох гэж яваад зүүдлэж байсан өвгөнөө боддоор нь харсан. Нийгэм хайгаал байгаа болттой манай байшингийн урт талын талбайг тойроод алхаад нэг газарт очиж ухаадч байгаа юм шиг байсан. Жаахан жирэхэд ээжтэй хэлтэл ээж минь хураа гээл гангаар намайг утаал унтуулсан. Дараа орой дахиад давтагцсан. Тэр өдрийн дараа өглөө ээж минь ухаад байсан газрыг ухаад үзтэл тэмээний том чөмөгний яс, мөрний гавлын яс, үхрийн дөрвөн аргаа хөвтөж байсан. Тэднийг намайг дааж авсан бөөдөх хэлтэл хашаанаас хол гаргаал хай гэсэн. Тэрнээс хойш дахиж хараагүй. Манай цуслан байгаа газар дээр үед хажуугаар нь гол урсдаг, айл их буудаг газар байсан гэсэн. Их нуршлаа, таалагдсан бол дахиад түүх бичнэ. Бас сонирхолтой түүх байна. Ер нь бол. За ингээ 3 дахь пост. Би та нарт хөдөө тохиолдсон явдлаа ярьж өгье. Тэр өдөр гадаа дуу цахилгаантай бороо орж байсан. Манай 2 ихч цонхны хажуу талын орон дээр би найзтайгаа ихчтэйгээ газар унтах гэж байтал баг зэрэг газар хөдөлж, тэнгэр дугарч, манай 2 ихч айж бид 3-тай хамт унтахаар болов. Гэтэл манай гадаа морьтой хүн ирснээ хаалга тогшов. Бид хинбэ гэж асуутал юм дуурахгүй хаалга тогссоор л. Хажуугаар нь манай хаалга чойжгүй байсан болохоор бид их айгаад бүгд тэрвэрлтэл унтав. Маргааш өглөө бид хэн байсан юм бол гэж бодоод бүгд гайхсан харцаар бие биен рүүгээ хараад л сув. Бид ойр хавийн үзмэрч дуудаад үзүүлтэл танай энэ газарт хүн өөд болсон байна гэв. Бид түүнээс цааш тэр байшинд хонхоо болсон. Та бүгд сүнс байсан уу, хүн байсан уу хаалгаа цожилж унтаарай. За ингээд дараагийн пост. Хэдэн жилийн өмнө хэсэг залуучууд сүнс харах гээд хонхрын урд байдаг эзэнгүй том байшин руу очлоо. Өөр байшинд орсон ч билүү ямар ч байсан бие биенээ танихгүй залуучууд группэд ярьж нэгдээд явж байсан. Тэгээд тэд хотоос зайдуу том эзэнгүй байшинд ороод явж байснаа бүгд лайгаад гарцгаасан. Тэдэнтэй хамт хідэн охтууд бас явж байсан. Байшингаас гарсны дараа 2 билүү 3 дугаар давхрын цонхон дээрээс яг л хүн шиг зүйл харж байснаа доошоо тонгоож унжаад огт нь айгаад тэд явсан. Тэр унжиж байгаа зүйлийг бичлэгээр харуулж байсан да. Бас тэдний араас хүний дуу гэхэд арай биш, нэг сонин хоолоогоор хашгираад байна гэж байсан.
тэр үед тийшээ явж байсан хүмүүс энд байна уу гэж байна. Бас л эвгүй. Ер нь бол ингээд энд тэнд ингээд эзэнгүү юм сүнстэй байр гэдэг нь бол зөндөө байдаг. Тэдний ингээд хүмүүс судлах эсвэл өөрсдийнхөө тэр нөгөө сонирхлоор очиж ингэж бичлэг хийдэг хүмүүс бол байдаг. За тэгээд өнөөдөр ингээ миний бичлэг маань дуусаж байна. Тэгээ та бүхэн минь ингээд лайка дараад, сапа дараад үзээрэй. Тэгээд бай.